Хай, засан мэн үү? Бид нар ингээд гэр бүлээрээ Америк руу нүүчгээд байж гин. Одоо ирээд 3 хонж байгаа. Эхний нэг өдөр нь бол угаасаа замдаа жоохон ядарсан байсан болохоор сайхан ундаж амраад таарлаа. Дараагийн өдөр нь маргааш нь цагийн зүрх гарахгүй манай нөхөр бүр нэг цагт би 3 цагт ирчихсэн. Тэгээд ямарчсан нилээ өдөржингөө нойрмоглоод ядраад тэгээ оройн бүр гүрээсээр вагаад 11 цагт унтаа. Тэгээд өнөөдөр 8 цагт ирлээ. Тэгэхээр бас жоохон цагийн зүрх маань гарсан болов уу гэж бодож байна. Би одоо энэ Америкт бизнес аналистаар сурах гад ирчихсэн. Уул нь бол миний хичээл намайг ирсэн өдөр орчихсон. Тэгээ өнөөдөр бас орох хэвээр. Тэгээ миний хувьд бол өнөөдөр бараг 9 сарын 1 шиг өдөр байна. Тэгээд өнөөдөр л нэг цагийн зүрх гарч айтайхан болох болов уу гэж бодож байна. Тэгээ Сиэтлд буугаад тэгэхээр төрсөн сэтгэл одоо энэ айгуу гоё байгаа маш их юм ургамал ногоотой ийм гоё газар байна. Тэгээ ингээд мод нь бол бүр ингээд би ч одоо ингээ Монгол зөндөл олон мод харж байгаа шүү дээ. Оймор бол тэ. Тэгэхэд бол бүр ийм өндөр мод бол харж байгаагүй. Үнэхээр том өндөр гоё модтой юм байна. Тэгээд энэ ч нөгөө цагаарын хувьд болохоор 20 өдөр нь одоо үйлчлсэн бороо орж идэг. Тийм болохоор нилээ сайн ургадсан байна. Ургамал ногоо. Дээрэс нь ан амьтан айгүйх юм байна. Өчигдөр би нэг модон дээр хэрэм суудсан байхыг харсан. Тэгээ бидний байж байгаа энэ газар болохоор Wellingford гэдэг ерөөхдөө бол нэг яг энэ хэсэг нь болохоор нилээ юм family friendly газар байлээ. Нилээ юм хүн болгон юм ер нь хувийн хаустай. Тэгээд дотроо ингээ гоё жижигхэн юм цэцэрлэг шиг юмнууд хийцэн. Тэгээ цэцэрлэг шиг ногоо могоо тариад бүр алюминий мод энтергээд янз янзын гой мод тарьчихсан. Үнэхээр гой газар байна. Тэгээ манайд болохоор монголчин 100 ингээд өвсөн ногоордсон шүү дээ. Энд чинь болохоор өвөл бусад уйлрал нь ногоо нь бүр ногоон байдаг гинэ. Тэгээ одоо болохоор ингээд зун жоохон нар тусдаг учраас ингээд шаралчт юм байна өвсүнс нь. Сайн юм байт юм нөө. Би өмнө нь ерөөсөө дандаа Азийн орнуудаар явж исэн болохоор Америк бол бүр нилээ өөр санагдчихэв. Тэгээ өчигдөр болохоор нэг 4 байр очиж үзсэн. Тэгээд яг бид хоёр болохоор яг тэнцээ Монголд ахтаа бол байрны зар хараад ингээд ер нь бол сонирхоод за захиалчт юм уу энтергээд одоо шууд захиалдгүй юм байл л да. Ингээд би өөрөө ямар үлээгээд ингээд аппликейшн бүглэх ёстой юм байна. Тэгээд тэр аппликейшнаараа сонгон шалгаруулах юм бол би байранд ордог юм байл л да. Тэгээд ер нь бол тэгээд хараадсан. Гэхдээ бид хоёр Монголд ирээд ер нь биш Америкт ирээд өөрсдөө явж үзье гэж бодсон. Яг тэр сонголт айгу зүв байсан мэлээ. Өчигдөр үзсэн зарим газар нь болохоор яг хэмжээ нь бид дөрөвдөө яг таарахаар том саруулхан байгаад мөртлөө үнэр нь бол айгүй сонин үнэртэй. Одоо яг өөр орны хүмүүс амьдрахаар ингээд хоол тухайн хүнийх нь одоо үнэр интервал нэлээд шингэдэг юм байна л да. Тэгээ тийм байсан. Тэгээ хит хитэн сонголт байсан. Манай хүүхдүүд бас энэ паблик сургуульд орж байгаа. Тийм учраас яг гайгүй чанартай сургууль руу оруулахын тулд одоо тэр сургуулиудтай бас жоохон ойрхон байх ёстой. Энэ миний шилдэгнээс амтсан суучлаа. Хунтгүй гинэ. Сургуулиудтай бас ойрхон байвал зүгээр юм болоо гэж бодсон. Яа тэгэхээр манай хүүхдүүд чи ерөөсөө Монголоос өөр газар амьдарч үзэж байгаагүй учраас яг өөртөө би дагаад явна гэдэг бол хэцүү. Тийм учраас би өөрөө ч мэдгүй байгаа байхгүй. Аагаар яаж явах нь одоо хүртэл мэдгүй байгаа учраас паблик сургуультай ойрхон газар эсвэл миний сургууль нөгөө 6-аас ороод 10 тарах учраас миний сургуультай ойрхон гэх мэтчлэн тиймэрхүү сонголтуудыг бодож исэн.
Тэгээд өчигдөр бол яг аль аль нэсэн л да. Зарим газар маань сургуультай ойрхон, зарим газар манай хүүхдийн сургуультай ойрхон тийм байсан. Манай хоёр чинь тэгээд нэг нь high school, нэг нь middle school гэхээр бас хоорондоо ойрхон өөр сургуульд явах шаардлагатай болчихж байгаа. Тэгээ өчигдөр нэг газарт очиж үзээд хамгийн сүүлд нэлээд таалагдсан. Тэр болохоор ер нь шинэ барилга, доторх нь нэлээд цэвэрхэн. Тэгээд манай хоёр хүүхдийн сургуультай бараг замын цаана байгаа байхгүй юу. Тэгээ Юдап руу болохоор бас 20 минут л автобусын цугаад очиж байгаа юм билээ. Тэгэхээр ер нь бол нэлээд боломжийн байгаад байгаа. Тэгээд бит хоёрын бааж болохоор нэг ер нь 2000-аас 2500 долларт багтаая гэж бодсон. Яагаад тэгэхээр нэг л жил ер нь бол амьдрах яг тэр энэ хэсэгтээ болохоор нэг л жил амьдрах болохоор тэгээд баажтай хувьд болохоор зарим нь болохоор яг utility гэдэг нөгөө өөрсдийнхөө цахилгаан бүх хэрэглээний юмыг оруулаад ерөөхдөө нэг 3000 доллар болдгийм билээ. Ихэнх нь бол тэгж таарч исэн өчигдөр үзсэн байрнууд дээр. Тэгээд бид болохоор 2 bedroomsтэй газар сонирхсан. Бас нэг ч байж болох юм билээ. Зарим газар бол хүлэн зөвшөөрнө гэж тэгжилээ дөрүлээ байхыг. Тэгээ надад бол яг бид дөрөв бол зүгээр нэг bedroomтэй байхад л яг асуудал юм санагдаад байгаа байхгүй юу. Тэгээ ямарсан аппликейшнээ бүгэлдсэн байгаа. Тэгээ хариуны яаж ирэхийг мэдэхгүй байна. Тэгээ ямарсан хүлээндээ. Одоо би 12 цагт дахиад нэг газарт очиж үзэх гэж байгаа. Тэр нь болохоор бас 2 bedrooms байсан. Яа одоо тэрнийхэн бичлэгийг бол та хэдэд үзүүлнэ. Яаж магалаа? So this is 2100. 21. It's 2100. Yep. Okay. Wait a minute. Юу тийм бэ? Болохгүй да.
За бит хоёр одоо сургууль руугаа явж байна. Тэгээд ийм том стадионтой юм байна. Маань сургуулийн сүлд амт нь болохоор Хаски байгаа. Тэгээ ер нь нэг сургуулиуд нь өөрсдөө нэг юм сүлд ийм амттаар өөрсдөө илэрхийлдэг юм байлээ. Энд ийм нэг дэлгүүр байд юм байна. Ингээд Adidas-ийн дэлгүүр байна. University of Washington-ы. Вау! Өстө гоё ийм цамцнууд нэ. За энэ одоо хит гэж юм болоо. $44 гинэ. Би угаасаа яг ийм нэг хүүди цамц бол өөртөө авъя гэж бодож ирсэн. Энд юу вэ? Фотолгонууд байна. Adidas-тай ингээ хамтраад юм гоё цамц цуцнууд ингээд гаргасан юм байна л та. Энэ ямар гоё юм бэ? Надаа энэ амар таалагддаг байна. Би бүр энийг авмаар байна. За. Одоо хичээлдээ явахгүй л авцрах чи. Яг тийм эрт гараагүй байгаа болохоор. За ингээд эхний хичээлдээ сууж үзлээ. Сая тэг гинт орж ирээд би нөгөө 1-7 хоногийн rival late байсан. Тэгээд хоёр дахь хичээлээс нь шууд сууж байгаа байхгүй. Тэгсэн чинь гинт амар олон орны бараг 50% лааз байсан л та. Хүмүүстэй ингээд орж ирээд суусан чинь бүр амар гинт айгу зочирдтiin байна. Тэгээд хичээл нь бол ихэнхдээ бол багш нь ингээд өөрөө лекц айгу сайн удирдаад явд юм байна. Гой сэдвүүд гаргаж ирээл. Тэгээд эхний маань хичээл болохоор өрсөлдөөний стратеги гэх юм уу? Тий. Competitive strategy гэдэг ном хичээлээсэн. Тэгээд одоо маш олон компаниудын яг тэр яагаад дампуурсан бэ? Тэг хэрвээ одоо тэр дампуурсан компани энэ одоо үед гарч ирвэл ямар одоо стратеги баримтэлж явбал амжилттай байх вэ гэдэг талаар хийгээрэй гэд тийм даалгавар өглөө. Тэгээ нэлээ гой сонирхолтой байлаа. Гэхдээ бас айгүй гинт сүрддэм байна. Ерөөсөө ийм бодоггүй ороод ирсэн чинь. За тэгээд одоо хичээлээ тарцсан нэлээ орой болсон 10 болсон болохоор хайрц сайхан амрээ. Тэгээд бас нэг сони юм. Уул нь группүүдэд хуваагаад энэ таска хийх хэрэгтэйсэн чинь би өөрхөн группийг олсонгүй. Тэгээ багшаасаа асуугаад мэдэхгүй болохоор одоо мэйл бичиж асуудаг бах та гэл явж байна. За тэгээд тарьж сайхан ундаж амрээ дөө. Хоёр буцаад метрондоо суух гал явж байна.